Зөвлөмж 14. Санхүүгийн тайлан нь эрүүл байгаагаа харах тол. Санхүүгийн тайлан нь бизнес эрхлэгч танд хэрэгтэй хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож чадсан цагт л та амжилттай бизнес эрхэлнэ. Хөрөнгө оруулагчид удирдлага, эзэдийн шийдвэр гаргахад хамгийн гол тусалдаг зүйл бол санхүүгийн тайлан гэж та сонсч байсан байх. Тэгвэл шийдвэр гаргах гэдгийг өөр утгаар нь санхүүгээ эрүүл байгаа эсхийг мэдэх зүйл бол санхүүгийн тайлан гэж уншвал таны анхаарлыг илүүтэй татах болов уу? Учир нь шийдвэр гаргалт гэдэг үг бизнесийнхний хувьд дасал болчихсон. Өдөр тутамдаа маш энгийнээс стратегийн том чухал шийдвэрийг хүртэл гаргаж байдаг. Шийдвэр гаргалтгүй цаг мөч гэж бизнест үгүй. Төслөө амжилтгүй хэрэгжүүлсэн компани санхүүгийн эрсдэлд оруулсан, компани хямралын ирмэгт тулгасан, хямралд орсон компаниуд өдөр тутамдаа чухал шийдвэрүүдийг тасралтгүй гаргасан байдаг. Гэхдээ тэд эцэст нь хүссэн үр дүндээ хүрээгүй яах вүлээ гэдэг байдалд орсныхоо дараа шийдвэр гаргаж байхдаа юу илээ гэж бодож байгаагүй. Эсвэл дампуурч байгаагаа мэдэхгүй амжилттай байна гэж бодоод явсан байдаг. Тэдний гол гаргасан алдаа бидний санхүү эрүүл байна уу гэдэг нүдээр харж чадаагүй байна. Дийлэнх бизнесүүд санхүүгийн тайланг хуулийн дагуу төр засгийн байгууллагад гаргаж өгөх ёстой мэдээлэл гэж ойлгодог. Маш энгийнээр тушаах ёстой зүйл гэж ойлгов. Иймээс тухайн тайлангийн утга учир мэдээллийн мөн чанарт ач холбогдол өгөхгүйгээр тушаачсан биздээ, шивчихсэн биздээ гэсэн хандлагаар нүд чих тавихгүй өнгөрөх байдал нийтлэггүй. Энэ бол таны нүдийг хаах томоохон эндүрл. Мэдээж татварын алба, сангийн яам, нийгмийн даатгал гээд холбогдох байгууллага нь таны тушаасан тайланг өөрсдийнхөө өнцгөөс хүлээн авч шалгаж нэгтлэнэ. Хамгийн гол нь таныг тайлангаа үнэн зөв хийж үү? Тайлангаа хугацаанд нь өгч үү? Тайландаа тусгасан төлөх ёстой татвар хураамж цаг хугацаанд нь төлж үү гэдэгт л илүү ач холбогдол өгнө. Учир нь тэд таныг татвараа үнэн зөв мэдүүлж, улсын төсөвт хувь нэмэр оруулж, татвар шимтгэлээ сайн төлж барагдуулаасай л гэдэг нүдээр харна. Тэгвэл таны бизнесийг сайн явна уу, муу явна уу, энэ ирчээрээ цааш үргэлжлүүл юун дээр асуудал байна вэ? Манай бизнесийн сайн зүйл нь юу байна вэ? Муу зүйл нь юу байна вэ? Хаана эрсдэл байна вэ? Бизнест ямар асуудал тулгараад байна вэ гэдгийг хэн хэн шалгаж, хэн анхаарал тавих юм бэ? Мэдээж танаас өөр хэн ч биш. Тантай адил хөрөнгө оруулсан хүмүүс л үүнийг анхаарах, хянах ёстой. Заавал нь танай компани гол хүмүүс үүнийг хий. Тэгвэл ямар зүйлийг үндэслэж хянаж дүгнэх юм бэ? Мэдээж бизнес бол тоогоор л үнэлэгдэнэ. Иймээс бизнесийн энэхүү тоог албан ёсоор дэлгэж тавьдаг мэдээлэл бол санхүүгийн тайлан юм. Хамгийн гол нь бүх бизнесийг нэг ижил стандартаар ямар байгаа эцсийн үр дүнд нь харуулж байдаг том мэдээлэл бол санхүүгийн тайлан л байдаг. Мэдээж танай компани бизнесээ өөр олон тооны үзүүлэлт метриксээр харж үнэлж дүгнэж болно. Гэхдээ дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үзүүлэлтүүд бол санхүүгийн тайланд л бий. Тоо худлаа хэлдэггүй. Тооны цаана бүхэл бүтэн үйл явдал оршиж байдаг гэдгийг харуулж чадах мэдээлэл санхүүгийн тайланд л бий. Жишээлбэл танай компани маш өндөр борлуулалтын орлоготой юм шиг тайлан дээрээ харагдавч уг орлого нь үнэхээр бодиттой орж ирсэн орлого уу? Манай компани харилцах дансаар орж ирсэн боловч яг үнэндээ туслан гүйцэтгэгч нар руу дамжаад өнгөрч байгаа орлого уу? Үндсэндээ хэдэн төгрөгийн зардал гаргаад хэдэн төгрөгийн ашиг олоод байгаа юм бэ? Бизнест хөрөнгө оруулсны утга учир гарч байгаа юм уу, үгүй юу гэдэг бүхэл зүйл зөвхөн санхүүгийн тайлангийн тоон үр дүнгээр илэрхийлэгдэнэ. Танай компани хэдэн хэрэглэгчтэй, хэдэн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн, хэдэн салбартай, хэдэн ажилтнтай вэ гэх зэрэг мэдээллээс илүүтэйгээр санхүүгийн тайлан л танай компаниг эрүүл байна уу, цаашдаа бие даан өсөн хөгжих чадвартай байна уу, амжилттай юм шиг харагдавч далд аюул нүүрлсэн байна уу, өсөж яваа боловч дампуурлын ирмэгт байна уу гэх мэтийг хэлж өгч чадах цорын ганц мэдээлэл. Тиймээс та санхүүгийн тайлангаа миний бизнесээ амжилттай явуулах нүд гэж харах хэрэгтэй. Санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргадаг байх тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь та өөрийгөө хуурах хэрэггүй гэсэн үг юм. Санхүүгийн тайлангийн гол үзүүлэлтүүдээ маш товч хураангуй хэлбэрээр гаргуулж авдаг. Тэрнийг харж хянж явдаг байх хэрэгтэй. Амжилттай яваа бизнес болгон мэдээлэл буюу тоотой гол ажилласан, тоогоо уншиж ойлгосон, тоон дээрээ үндэслэн шийдвэр гаргах, нөхцөл байдлыг тунгаан бодсон, тоон мэдээлэл дээрээ суурилж ажиллаж байсан байдаг гэдгийг анхаараарай. Санхүүгийн тайлан гарах үйл явцад хөнгөн хуумгаа хандах, үл тоох, тушаачсан биздээ гэж хандаж явснаар ямар асуудал бий болох вэ? Таны санхүүгийн асуудал хэд томорч, санхүүгийн чадвар хэд доройтсон хойно хямралаас гарах үйл ажиллагаанд орох магадлалтай. Компани өмч хөрөнгө хяналтанд ор байснаар илүү хянамгай бөгөөд санаатай болон санаандгүй алдаа гаргахаас сэргийлнэ.
Санхүүгийн хяналт шалгалтаар зөрчил дутагдал илэрх, акт тургуул тавигдах эрсдлээс сэргийлнэ.